Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдмийн шимийг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдмийн шимийг хүртсэн ачт багш нараа санаж явна. Салаагархан гизэгэн дээр чин тоозон цэцэг ахаад ургахгүй санаа сэтгэл догдолон цангинах хонхон дуугаан дандаа сонсох. Сургуулийн 2006 оны төгсөгчдийн 20 жилийн анх үтгэлийн арга хэмжээ ийхүү игэлгэн бэлэн болсон байна. 2006 онд ирээдүйн их өрөөдөр өсөлт тэмүүлэлээр жигүүтэн сургуулийн басгийг алхам гартраас бол өнөөдөр хүн бүр өөр амьдралын замыг тоож гэр бүл ажил мэргэжил нийгэмдээ өөрөө гэсэн хөвгөлийг оруулсан хүмүүс болжээ. 20 жил гэдэг урт хугацаа мэт болж сурч насны нөхөрлөл агшны сургаал хамтдаа өнгөрүүлсэн инээд хөр дурсамжууд бидний сэтгэлд тодхон үлдсэн байдаг үлээ. Энэхүү уулзалт төрөлцөн ирсэн хүн тэтгэн хөрөлцөн ирсэн эрхэм мондод багш нар төгсөгчд та бүхэндээ юуны юм талархал илэрхийлье. Хоёр бяцхан дүүтэй баярлалаа. шиг санагдаж байсан Эвлийн хурдаар өнгөрсөн жилүүдийн насандаа тавиггүй маш их баярлалаа. За та нартай даалгавраар бид анги тогтчлох даалгавар найзуудаас авсан багш нартай одоо тайлбарлаж ирэх. За түүний дагуу захирал багш болон сургуулийн удирдлагатайгаа болцох захиралтайгаа ярилцаад ангиудад ноутбук авч өгье гэж шийдвэрлсэн байгаа. Түүний дагуу дээд 11-р үеийн дээд компьютерийг одоо сурч дүнгэртээ зориулж та нархаа өмнөөс авч өгч сургуультай гардуулж өгснэг та бүхэн сайн хавлаа. Та бүхэнд маш их баярлалаа.
Дурлаж хөлсөн сурагч нас минь дурсгалын цомог болон үлдэж. Дуу нийлсэн найзууд минь чимээгүйхэн дотор мэгшлээ. Дасаж инэгсэн ордон минь баярын дууцаар гялтганаж. Далай уужин багш нар минь багтлын өнгөөр бишиглээ. Эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шувуугай бид. Инхрийнхэн зүрхэндээ жаахан охид хөвгүүд хിവэр. Эргэж уулзах бүртэн багийн зангаран хөгжилдөж. Энэ яванасаа гэртех гэрэлт дурсамжаар хөглөе. За. Амбайрын түргээ. Зөөлөн үнсэлт чиний хэлбэсэн сэтгэлийн гүн тодхон үлджээ анхны хайр минь зүрхийг тогшоо үрдийн дурсамж үнэнч хайр минь чамайг дууяа чимээгүйхэн аслах омжилууд сэнхэн их дурсамж сэтгэл хүү Маш их баяртай. Та нарыг төгсөж байгаа багш нар маалаа сайжруулсан одоо ч гэсэн санград багш та нараа харахаар амжилттай огшоод барилдаа гэх юм уу? Сархаад одоо тийм та тийм ажил бас жаргалаа сайхан тавьж маш баяртай байна. За баярын мэд хүргэе. Одноос нь ихэд амьдралын минь хэлэлцээ. Хавар хүсэл мөрөдөл дурлал дурсамж бисэргэн эргээд тэгтэг хэмжүүлүүдээр дүрлэн нисэн амт нүхтэн ихэр сэтгэл дурлал хайр хүсэл бүхнийг дуулээ. Чимээгүйхэн аслах омжилууд сэнхэн их дурсамж сэтгэл хөвөрнөө айлгуудаа оюутнаас чамтай минь хамт чамтай минь хамт хатмэ на-на-на-на 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 Бидний явсан тагсан чинь оройхон тийш бас манай ангийнхан зөвчүүд биднэрт нэг жоохон өгчжээ. Нөөд чинь сайхан уугаар би чинь бас их дөргөөн байсан байх шүү дээ. Залууч байсан. Тэгээд байжсэн чинь хинтгдэг байхгүй саран цагшаа. Манай ангийнхан жоохон ингээд дожлолоод яваад багшгаа. Тийм юу ч жоохон манай ангийнхан бүгдээр шалтсан, баг бүрч шалтсан гэдгсэн чинь Батбаяр канастртаа тийм аваа явсан. Яа тийчсэн тийм ээ. Тэгээд тэгэнгүүт манай ангийнхан тэхгүй ээ. Манай ангийнхан Гэхдээ юу ч удаагүй байх шүү. Би та нарыг жоохон авч хэлдэг бас хараад авчихна. За та нар хавтаа энэ томчуудыг юу боёгийн жагаа том бизнес яваад физик төгссөн. Анаа рокны захирал. Өсөж байгаа физик төгссөн. Гэхдээ та нар физик төгссөн физикээр явахгүй маань
маш том улс төрч болно. Маш том бизнесмен болно. Ирдэг байсан юм аа. Тэгээд таны бас энэ математик бизнес гэх таны амьдрал маш том шийдвэр гаргаж байгаа. Тэгээд хурдан шийдвэр гаргах гоё хатад гарч байгаа нөлөөлөл болно гэж байна. За тэгээд та маш баярлалтай цаашдаа өндөр амжилтаараа хамгийн гол та сайн гэр бүлтэй болоод өнөр бүтэн гэж амьдарч байгаад нь маш их хамгийн баяртай олон өнөр бүтэн болоороо яг том хүүхдүүд нь одоо хэдэн хүүхдтэй болсон тэрийг асуумаа. Тийм үү. За олон хүүхдтэй болсон ингээд том сайн аав ээж болсон сайн өргөдөл гэр бүл болсон амжилттай гэрээ болсон ингээд манай ангийнхаа ингээд тийм сайхан амтлаг яагаад маш баяртай байна. За баярлалаа. Өнөөдөр сайхан байна брада Өдөр бүрийн байна штарда Cause we wander from another mother Share each other Өнөөдөр сайхан байна брада Өдөр бүрийн байна штарда Cause we wander from another mother Share each other Ах түүгийн тухаас өдөр дуу хийлээ бидийн хамтаар амьдрал дундаас сухаж гарсан энэ бол бидний товчхон намтар ах цахаа дээдлэж хүндлэх амьдралынхаа шугам замаар алхаж байна мессеж биш өгсөж явна шатаар дуулах чулуу шиг надад төрсөн ахтар байна түшиг тулгар болсон төртөө сөрчгөд өмөр байна онцог хугацаа гэлэг олон найздартай омголон бардам зантай ирэх хямартай би өөрөө нэг зангаар байх гэж хичээдэг хэмээл үгсээр биш үйлдэлээрээ дутуу гүцээдэг ямаг цайн сайхныг хүсэн хондог бүрийг хүртээдэг ирчүүдийн нөхөрлөл ирээдүйн түүхийг бүтээдэг ярьж явах тус жоохдаг цус цаг би мэднэ явах замаар гарч ирээд цайсныг чиднэ нэг л зангаар байж чадах найз нөхдүүд хэлбэ эцэг үдүн гэрхэн бүгд нээчүүдийг шүтнэ Өнөөдөр сайхан байна брада Өдөр бүрийн байна штарда Cause we wander from another mother Share each other Өнөөдөр сайхан байна брада Өдөр бүрийн байна штарда Cause we wander from another mother Share each other Улаанбаатар хотын алан сайхан байна гадаа You and brother хаан байна би гарлаа Өнөөдрийн стайл бол хөнгөн Өөрийн цаг гэрж байгаа учир хувц нэгэн Нарны зам дээгүүр сүмдэн машинтайгаа Танд авсан шээ дөнгөлөг миний хажууд байгаа 20 жилийн дараа ангийнхантайгаа уулзсан ямар байна? Үнэхээр сайхан байна. Та ангийнхаа хамгийн одоо 10 жилийн өнгөрсөн хамгийн гоё дурсамжаа яриаг ямар дурсамж ярьваа? Яг одоо буцаад ингээ 10 жилдээ яг ирсэн шиг надад санагдаж байна. Тэгээд ингээ харахаар одоо 20 жил хэдийгээр 20 жил өнгөрсөн ч гэсэн яг 20 жилийн өмнө яг өчтөрөл 10 жилдээ төгссөн юм шиг надад санагдаад уулзж байгаа харж байгаа багш нар ингээд бүгд л яг үед ингээ хүмүүс дээр нь яг нэг бүгд наснаа өрөөд ирсэн нэг цаг хугацааны багш нар аялцсан юм шиг надад санагдаж байна. Ихээр гоё. Тань 10 жилдээ краш хийсэн охин байсан уу? Бэлгүй яа одоо байгаа шүү дээ. Яг хажууд нь бэ шүү дээ. Тэгээд яг тэрийг нь яг үнийг хэлээд байж шүү дээ. Яг нар мандах гэдэг юм аа тий. Ер нь сайхан байна. Айгүй гоё юм. Өдөр болгол нөгөө ангидаа цугладаг байсан тэр дурсамжууд сайхан байна л да. Тэгээ нөгөө бүгд нөгөө суудл дээр суугаад нөгөө өдөр болгоны нөгөө хийдэг үйлдэлүүд хичээлээ бэлдээд нэгнээс бал асуугаад тэгээ шалгалтандаа бэлдээд гол цаас асуудаг тэр зүйл тал асуудаж байна. Та одоо ангийнхаа хүүхдүүдээс дурсаг гэвэл хамгийн түрүүнд танд ямар нэр санаулж орж байна? Нэрээ? Хиний нэр санаулж орж байна? Энхүү. Таны 10 жилийн краш юм байсан бэ? Краш заавал хэлэх юм уу? Хэлэх штэ. Баярч юм. Дуудаг сансэ. 20 жилийн өмнөх хүүхдүүд гэж жоохон боргил болсон байна. Тэгээд энэ бол үнэхээр сайхан дурсамж. Тэгээд энэ бол одоо угаас 10 жилийнхэн дэгдэж штэ нэг 10 жилийн найзууд майзуудаараа зарим нэг найзууд нь бас
янз бүрийн бас жоохон иймэрхүү болцоо нэг нь нэрээр гангараад маань чин зайж заарс дугуй чоо хийний чи мэдэн шүү дээ. Тэгээ чимээгөө ерөөсөө найзуудтай пэдэж болдгоо. Тэр пэдэж болдгоо ганцхан найзууд 10 жилийн найз байдаг хөхгүй. Цаанаа таа хүндээ энэ хөсшийн галалан мэндэгөөд нөргөн төршөөдий. Андаа сэрэг хөс дотор халуун байна. Ингээд өнөөдөр ингээд ангийнхан хамт олондоо энэхүү орой мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр ангийнхантайгаа уулзаад ингээд пааны байна, сэтгэл хөдлөлтөй байна, дурсамжтай байна. Энэ бүхэн надад маш их сэтгэлийн агунд маш их тийм дулаан урамсгал төрүүлж байна. Тэгэхээр ангийнхандаа болон багштай цаашдаа ажилд нь амьдралд нь энэ оройн одоо хамгийн сайн бүхнийг өсөө ирээё. Одоо та нар минь хурцлж, та нар минь намайг дэмжиж явсны бас хүчинд би өнөөдрийн би бас бий болсон гэж боддог. Тэгэхээр та нартай маш их баярлалаа. Хайртай шүү. 20 жилийн дараа ангийнхантайгаа уулзах ямар байна вэ? Маш гоё юм. Угаар хэллэр хэлхийн аргагүй. 20 жил гэдэг өөрөө ингээд ярихаар айгу урт хугацаа боловч яг ингээд ангийнхантайгаа уулзахаар яг нөгөө хүүхэд байсан сэтгэлгээ, хүүхэд байсан тэр цаг үе дээрээ эргэж очих боломж олж байгаадаа маш их баяртай байгаа. Тэгээд бид нэр одоо ингээд бүгдээрээ эцэг ээж аваад болсон байгаа боловч яг ангийнхан дундаа бол нөгөө л нэг 10 жилийнх нь ангийн охин, эсвэл 10 жилийнх нь ангийн хөвгөн байж чаддаг. Тэгэхээр энэ үед дээрээ ирээд одоо ингээд ангийнхаа найз нөхдөд уулзж байгаа маш их баяртай байгаа. 20 жилийн дараа уулзаагүй байж байгаад ингээд харсан чинь манай ангийнхаа баг зэрэг нэмсэн гэхээс яг л хിവэрэ байгаа юм шиг санагдлаа. Тэгээд ангийнхаагаа ингээд багшаагаа харахад айгүй сэтгэл хөдлөж байна. Гоё өдөр байна. Хэддүгээр анги гэлээ 8 билүү 9-р ангийн нөгөө ангийн шинэ жил болоод тэгсэн чинь би нөгөө найзлдаг дөрөөрөө ангийнхаа шинэ жилд орохгүй гэд тэгсэн баггүй юу. Тэгсэн чинь дараа нь ангийн хорлсон чинь манай ангийн бүх хүүхдүүд та дөрөв ангийнхаа шинэ жилд ороогүй гэд баг бид дөрөв самбын гаргаж байгаа. Тэгээ ангийн хорлоор орсон. Тэгээ тэр мартагдгүй жоохон гимшсэн тэр одоо бодохоор орохгүй юм болоо гэж бодоод идэв. Манай ангийнхан бүгдээрээ мундаг шүү. Аз жаргал сайн бүхний хүсье. Хайртай шүү. Сэтгэл өндөр нөө тэгээ явж байсан. Гоё ангийнхантайгаа уулзаад төснөөс хойш тэгээ 10 жилийн уулзалтаар уулзсан. Тэгээ тэрнээс хойш
бас уулзсан байх нөгөө нэг 2017 онд миний хормон дээр бас уулзж исэн хэсэг бүлэг хүмүүстэй зөв хүмүүстэй. Тэгээд яг бас яг уулзаагүй хүмүүс бас зөндөө байсан. Тэр хүмүүстэй уулзаад бас гоё байна. Нөгөө манайх чинь физикийн үнцгийн анги байсан. Тэгээд нөгөө нэг ангийн багшийн хичээл амар чухал байсан л. Ангийн багшийн хичээлийг бид нэр чинь нөгөө нэг айл болох хичээлийг хичээд тэгэл нөгөө нэг хичээлийн хичээл биш болгоод дуусгадаг байсан гэхгүй юу. Тэгэл оноо ангийн нөгөө нэг ангийн өвгөч ингээл багшаа та тэгж бодох юм шүү гэл нэгнүүт ингээд нөгөө бид шээ бүт нөгөө физикийн бодлого бодно. Тэгэл ингээд бүгдээрээ нэг юм янз янзын хариу гаргачнаа бас. Тэгэл тэгэл тэгэнгүүт ингээл манай ангийн банднер босч ирэл багшаа тэр ингийн ингийн биш үү тийм биш үү гэдэг бүгдээрээ нөгөө янз бүрийн онлайн яриад тэгэл ингээл тэгэнгүүт багш маань ингээл багшиг эргэж ингээл ярина бас амар муухай. Тэгэл байж итл хонх дуурдаг байсан. Тэр л байна. Мэдгүй 25 жил, 35 жил, 30 жил ямар ч байдлаар зохион байгуулах юм мэдгүй. Тэр энэ бүх юм дээрээ бүгдээрээ хэрээд оролцоосаа тэгээд тухайн цаг мөчийг яг тэр мөчтөө аз жаргалтай байгаасаа энэ өнөөдрийн энэ мөчийг ч гэсэн аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. Бэхэнд цэнхэрсэн хурууны минхээ. Үйл явдлаа тэмдэглэж байгаа та 5 ангийн баян жаргал багштай танаа хамт олонд энэ баярын халуун мэндийг хүргье. 20 жил гэдэг бол богино хугацаа биш. Энэ хугацаанд та нар туршлага хуримтлагдсан, олон сорилуудыг давсан, олон бэрхшээлүүдийг давсан, сэтгэл зүйн олон даваануудыг давсан. Ингэснээр та бүхэн ийм их амжилтанд хүрээд энд хүрэлцэн ирсэн байгаад багш нь талархаж байна. Энд зөвхөн хүрэлцэн ирээ зогсохгүй энд хүрэлцэн ирсэн хүүхдүүд би энтэйгээ батан сууж, би энийгээ дэмжиж, ирээдүйн их бүтээх хүсэл мөрөөдөл нь улам их асна гэж найдаж байна. Тэгээд нэг уулзахаараа хүүхдүүд дараа нь их нялхамсдаг. Ангийнхантайгаа дахин хоорондоо нэг хэсэг уцаар ярьдаг, холбогддог. Энэ л их баяр баясгалан их ирч хүчин үрдэн байдаг гэж боддог. Ингээд та бүхэнд бүгдөөрэнд нь тэгээ гэр бүлийнхэнд нь эрүүл энх саруул сайхан тэгш дүүрэн авч жаргалыг хүсье. За сайн бацхан ангийнхаа 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ирсэн хүмүүстээ маш их баярлалаа. Мөн ирээгүйдээ ч гэсэн бас баярлалаа. Надад нэг дурсамж амар тод болсон байдаг. Бид нэр нөгөө олон ангиас ингээ шигшиж үлдээгээд шигшиж яваад ингээд нэг анги болгоцсон байхгүй. Тэгээд хичээл эхлээд нэг сар гарна л болсон баг. Тэгээд багш тарьж хагаад манай анги нэг тэр охин гээд нөгөө нэргүүлсэн. Тэгсэн чинь багш юу сар болж байгаа чи нэрийн тогтоогоогүй мүү гэд. Тэгээд дараа нь ингээд ангийнхан хурал болгоод багш тэгээд та нар одоо сар болж хагаад нэрсэн ч тогтоогоогүй байгаа мүү гэд. Тэгэхээр би амар одоо яана намайг хэлчихвээ би бүр амар сандарч байсан. Гэтэ багш ерөөсөө тэгээгүй. Тэгээд одоо цаахан танилцах хэрэгтэй шүү гэж тэгжсэн. Нэг тийм дурсамж амар тодолцсон байна. Би ингээд ангийнхаа ган хуйг гэдэг манайд бас санаж ин л да. Тий ингээд юу гар нь их бярта. Тэгээд биеийн тамир дээр ингээд бид нар ингээд биеийн тамир шалтгаан дээр бөмбөг шиддэг гэсэн. Тэгээд сонигч бид нар бол дээрс ингэж давуу шиддэг гэсэн. Ган хуйг бол доорс шиддэг гэсэн. Тэгээд хамгийн хол шиддэгнээс нь тухайд болохоор мэдэх яач. Бас ингээд ган хуйгийн түлхүүрийг ингээд нэг нь хинчлээд ингээд шидсэн. Тэгээ манай ган хуйг ингээд түлхүүрээ барьж авах гэж байгаа. Тэгээ яг ингэж барьж авсан. Ингээд. Яг тэр завсраар нь түлхүүр нүдийг онжиж билээ. Тэр бас санаанд орчлоо. Тэгээ ингээд юу нэг яриад байх юм бол зөндөө олон дурсамж бас байдаг л да. Тэ. Ер нь 20 жилийн уулзалтаар уулзахад манай ангийнхаа яг л хэвээр байна. 30 жилийн дараа ч гэсэн яг л хэвээрээ байх юм шиг санагдаад байна. Яг л дурсамжинд амар тод үлсгэсэн болохоор яг 30 жилээр гоё уулзсан хаа. За сайн байцгаана уу ангийнхаа 20 жилийн уулзалтандаа ирлээ. 10 жилд ирээгүй 20 жилд ирсэн. Сюрприз олж ирсэн. Хүмүүс бол намайг ирнэ гэж бодоогүй л байсан тий.
За ангийнхандаа ингээд 20 жилийн баярын мэнд хүргэе. 10 жилийн өмнө яг зохион байгуулаад явж исэн 20 жилийн ой дээрээ ч гэсэн дахиад зохион байгуулаад явж 30 жилийнхээ харин одоо дараагийн хүмүүстэй шилжүүлмээр байна. Та манай анги ч одоо бол 34-үүлээ байхаас одоо харамсалтайгаар 33 болоод байна. Тийм учраас одоо 30 жилдээ ангийнхаа хүүхдүүдийг бүгдээр одоо ирээсэ гэж бодож байна. Энэ цаг хугацаа, энэ сайхан дурсамж, энэ цаг үе бол одоо дахиж олдохгүй учраас бүгднгийн ирээрээ гэж хүсэж байна. Би хүүхдийн хувьд лээрээ идэрхүү манай ангийн нэг охинтой зодтолсон байхгүй юу? Их цэцэг ирээг байна л да. Тэгээ бид нэр идэрхүүг бариад авсан идэрхүү. Та нар тавилттай би монжуулаад байна штэ. Тавиачтай та нар энэ ч намайг монжоод байна гэх. Бид нар ингээл 0 орохоор завсарлагаанаар бүгдээрээ цуг 0-ороо буцаад явахдаа би урд нь алхаад явж исэн 60-аас ариуна гэж эргэл харсан чи өөдөөс жожголох бариад миний нэг хөмсөг сормос тэр чигээр шатааж исэн. Энэ нь бас эмэгтэй хүүхдээс гарахад бас нилээ юу сахилахгүй токсик үйлдэл байдаг байгаа гэдэг. Тэгээ энэ бичлэгийг одоо эргээд 5 жилийн дараа 10 жилийн дараа дахиад 20 жилийн дараа ч гэсэн үзэхэд одоо дурсамж болгож үлдээж जैन. Тэгээд ангийнхаа бүх хүүхдүүдэд одоо эрүүл их сайн сайхан бүхнийг хүсээд 25, 30, 35, 40 хэдэн жил жидийн бүгдэн дээр нь эрүүл саруул энэ бүр одоо бүрэлдэхүүнээрээ 33-уулаа одоо ирээсэ гэж хүсэж байна. Баярлаа. Сайн байцгаана уу? Ангийнхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд 20 жилийн байгаараа уулзж байгаадаа маш их баяртай байна. Ирж амжаагүй хүмүүстээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. 25 жилийн ойдоо заавал ирээрээ 25 жилийн ойгоо хийн гэж бүгдээрээ ярьсан байгаа. За тэгээд одоо гой дурсамжаа яриг бол миний одоо хамгийн тод дурсамж ариун буян ангийн урал хийж байхад бүгдээрээ чимээг байж байгаараа багшаа надад нэг санал байна гэж агаад баяр манлайгаа бүгдээрээ PC-нээс гаргая. Энэ өстө өдөр шөнөгөө тоглоод гар нь энчинээ эвэртэй болцсон байна. Багшаа энийг хармаар гэл. Одоо нэр энэ дандаа нойрмог хонжийн, нойргүй ирж ин гэл аюу тийм асуудал тариалал манай анги нэр энийг авч хилцээ. Өстө баяр манлайгаа PC-нээс гаргая гэл. Бөөнөрөө хөөцөлж байгаа PC-нээс гаргацсан чинь одоо буруутсан. Одоо тэр нь e-спорт болоод дэлхийн товцонд гараад Монголын одоо манлаа бол өөрөө хэлж гин гэсэн. Тий. Та нар намайг гаргаагүй бол би өнөөдөр тий Марагийн төвшөнд байх ёстой шүү. Мара бол миний ар зогсчод би анх тоглоё гэж гуйж исэн үний нэг шүү гэж хэлсэн байлээ. За тэгээд манлагаасаа уучлалт хүсье. Ангийнхан чамайг тэр бунтан болгож чадсангүй гэж хэлмээр байна. За тэгээд дахиад нэг дурсамж гэвэл энэ хойно сууж байгаа ган уяг байна. Битээр энэ 6-гийн 20-д байдагээс энэ Ховд аймгийн Мөс цумаас ирж манай ангид ирж байсан. Би 6-гийн 15-д байдаг байсан. Тэгээ битээр давтлаг хичээл номондоо хамт явдаг байсан. Тэгсэн чинь энэ ингээ дандаа хоцорж ирнэ. Тэр амьдрдаг айлынхаа хүүхдийг цэцэрлэг сургуультанд зөөдөг байсан юм шиг. Тэгээд намайг хүлээлгэлээ чи удаан явлаа муулаа гэж тэгсэн чинь нэг удаа амар сандарч ирэхтэй. Яа би өстө нэрээ чамаас болоод машин төлөөд айруулчлаа гэсэн чи юу гэсэн үг гэсэн чи машин ингээ явсан чи тэгээ чи зогсохгүй гэсэн чи урагшилсараагаа би хөлөөд айруулчлаа гэд тэгжсэн жоохон бүтлгүү нөхөр тэгээд амраа явахдаа дандаа би чамаас ховдоос шивгаа авчирж өгнө гэж тэгдэгсэн. Шивгаатайгаа ирдэг байсан гэхдээ ерөөсөө авчирж өгсөн түүх бол байхгүй. Одоо хүртэл өгөөг байгаа. За тэгээд өөх бах өө. Шивгаагаа өөх юм уу? Битгүй анх удаа сонсож байна. Тэгээ авчирж өгөө үгүй. Одоо Хот ангийн Мөс цумын хэстэй. Тэгээ шивгаа бол одоо тэгэл хотод таасайг л байх шүү дээ. Тэндээс авчрал өгч шүү дээ. Ховдын шивгаа юм. Тэ. Намар нэг ууч шивгааны өртөө боллоо. Тэр залруулах хэлээд хүүхд мөгт хөргөж өгдгөө байсан шүү. Бити буруугаар ойлгороо манай ангийнхаа. Яагаад тэгээ хоцордог байсан? Мэдгүй. Цээжин дээр ингээд гүнзгий амьсгаа аваад амьсгаа түгжээд нүдэн ханингуудын цээжин дээр дараад ингээд ухаан алдуулдаг байсан тий. Би нэг удаа ухаан алдж исэн. Тэгээд тухайн үед төвшин төлхөр намайг нэг зүйлээс бариад нэг чимхэж байсан тий. Тэрийг дэлгэрэнгүй яриад яах вэ тий. Тэгээд ухаан ороход тэр их өвдөж байсан. Тэрийг дэлгэрэнгүй яриад яах вэ тэгээд өөрөө мэдж байгаа байлгүй дээ тий. Биш нэг Орос сургуулиас орж ирсэн шүү дээ тий. Тэгэл ингээл орж ирчихсэн чинь оба. Биш 50 кг 150 төгрөг байна уу гэл би бүр амар шокнд ороод гайхаад. Тэгжээсэй. Тэр 50 төгрөгөөр чи тэгээд юу хийснийг би бас мэдэхгүй. За тэр 50 төгрөг амар сонирм 50 төгрөг гэхгүй юу? Би нөгөө нэг яг Орос сургуульд сурж байхад ингээд нөгөө нэг ямар ч хүн ингээд ирээд
ингээд мөнгө зээлж хэлж байгааг болгоор ингээд амар шокнд орчихсон юм шиг. Тэр 54 юм баггүй. Манай нэг найз надаас ингээд 54 гуйсан баггүй юу? Тэгэхээр би найзаа 54 олж ий гэж дунгуутай би хамгийн түрүү чамаас асуусан чинь нэг тийм болсон. Тэнгүүтээ байсан болоодаа мэдэхгүй энэ. Тэгээ чи 54-ийг надад өгөөгүй баггүй юу? Өгөөгүй юм уу? Тэгээ өгөөгүй. Тэгээд мантаа тэгэнгүүт ингэж байгаа тэр 54-ийг надад өгөөгүй болохоор тэгээ тэнгүүт нь би ээжийнхээ төрөвчнөөс 54 холгаалаад тэгээд би тэр найзтай өгсөн баггүй юу? Тэнгүүтээ тэр 54-ний төлөө найзтай зодолцсон ш нэрээ. Ээжтэй. Тэгэл одоо би өргө болцоо яг тийм юм байна. Анх нөгөө нэг физикийн гүнзгий шалгалт гүнзгий ангид шалгалт болж байсан шүү дээ. Тэр үед нөгөө гайгүй сурдаг байсан юм шиг. Тэгээ нэг 5 билүү 6-ад орж исэн. Тэгээд нөгөө химийн гүнзгийд орох уу, физикийн гүнзгийд орох уу гэж бодож байгаад яг баян жаргал багштайгаа уулзаад яг багштай ингээд амар их ярьжаад багш ингээд за чи ингээд угаасаа физикийг ингээд аваад ингээд айгу зүгээр гээд тэг ангитай орж ирсэг тэр дурсамж хамгийн айгу тод санагддаг надад бодол тий. Анх нөгөө химийн гүнзгийнхэн ингээд юу ангинд үрцэн. Тэгэл багш дээр нөгөө физикийн гүнзгээд бүтээ багшаа би ингээд имч болох гэж байгаа байхгүй гэж багш. Гэхдээ тэгээ ангаах ч гэсэн физик бас чухал байхгүй юу гэж. Чухал штэ чухал гэдэг чинь тэр нь бол бас үлдээс юм аа. Нөгөө 1-р 10 жилд би сурдаг байсан. Айгуу сайн гүнжи агш одоо 1-р 10 жилийн тухайн үед захирлын нэсэн багш битэр би 1-р ангид ахад битэр цуг олгооны хагалгаанд орж исэн аахгүй юу. Тэгээ надаас ингээ амар их шалгалт аваад тэгээд ингээд чи айгуу сайн хүүхдээ чи багштай ингээд нэг багш нэг хүслийг биелүүлнэ. Чи нэг хизээ нэгэн цагт хэрэг болол багш дээр ирээрээ гэд яг тэгжсэн. Тэгээ би тэр багшийн ангилт нь байж агаад багш 5 жил тэгээ гүнжи агш руу намайг шууд яриад өгсөн аахгүй. Тэгээд гүнжи агш баяна агш руу уцтаад 1-р 10 жилээс нэг хүүхд ирж байгаа чи аав гэдэг. Хүчээр багш төгс багш амар дургүй байсан хиндээ. Одоо ингээ 20 жил болсон байна заа. Ингээ 20 жилийн өмнөхийг бодохоор хүн болгоно жоохон ингээ мартсан сансан юм байгаа. Гэхдээ ингээ бид нар дурсан сэргэж ин тэ бие биенийхэн царайг харж байна. Тэгээ ингээ нэг хамт олондоос ч юм уу ингээ 20 жилийн ингээ өмнөх бид нар ингээ 7-оос 10 дугаар анги төгсөхдөө хамгийн гоё нэг юм хөгжилтэй дурсамжийн талаар ярьж байгаа ш. Хөгжилтэй дурсамж гэхэр би нөгөө 3 найзтайгаа бид 4 хичээл таараал айгу дэлгүүрсдэг. Тэгээд сүүлд нэг төгсгийн алт нэг конт гэд бичиж гарч ирдэг байхгүй. Тэгэл дөрвөл 50 төгрөг нийлүүлээд өдөр болгонд хэрэг авч иддэг. Азаг нөгөө юун дээрээс зах дээрээс нөгөө юу микроавтобусанд суулгах гад азаагаа хүргэж өгөнгөө зах дээрээс тэгээд 50 төгрөг нийлүүлээд конт авчдээ л амар. Энэ яг дөрвөлөнд зориулсан бичээ. Тэгээд иддэг. Тэр л амар гоё дурсамж идэв. Тэгээд за ингээ хороо эрдэнэс дээр зэ. За ингээд ангийнхан дунаасаа зөвхөн ангийнхан дунаасаа хин нэг авч үлдээе гэвэл яг хэнийг авч үлдэх вэ? Тэ. Бас нэг сонирн тэ. Би хакертэй кана шууд хэлж болохоо би одоо нөгөө яг ангидаа орол яг хамгийн яг найзалж байсан хамгийн дотнох одоо ч гэсэн юм чи одоо би сокогоо авч үлдэндээ. Найзаагаа авч үлдэндээ. Тэ. За би болохоор нөгөө нэг ер нь сүүлийн жил юу н орж ирсэн шүү дээ. Тэгэхээр дурсамжтай хэсэг гэх юм бол яг нөгөө төгсгийнхаа өмнө ингээд бид нар нөгөө ангар ангил агиух ингээд явдаг байсан тий. Нийлээл ингээд гараал яваал ингээд эрдэн дээр ингээд алхаал ингээд нөгөө нэг бисетгэн дээр сууж муугаал тий. Бүүнөр амар их тэгж нийлдэг байсан. Тэр хэсэг л надад агиух дурсамжтай. За 2006 онд миний ангид физикийн гүнзгийрсэн сургалтаа анх нэгтгэхэд элсэж орж байсан хайр шавнартайгаа 20 жилийн дараа ингээд дурсан жуултаараа уулзж байгаадаа багш Ахмад багш би маш их баярлаж байна. Октод хүүгүүд маань одоо сурагч байхдаа ямар л байсанд яг л тэр хөвөрөө юм шиг багшин тийм гоё сэтгэл төрж байна. Багшигаа миний хүүхдүүд бол дандаа баярлуулж явдаг багш нь маш их баярлаж явдаг. Миний итгэлийг алдаагүй баялаг бүтээгч, инженер, техникийн ажилтнууд болоод ингээд улс орондоо ихийг бүтээгээд явж байгаад маш их баяртай байна. Бас өнөр өтгөн сайхан гэр бүлтэй болж сайн аав, сайн өрхийн тэргүүн, сайн ээж, халамжтай гэргий болсон ийм сайхан амьдралтай хүмүүс болж байгаад багш нь туйлын их баярлаж байна. Багш хүний бахархал бол ер нь бол шавийнхаа сайхан явж байгаа, амжилт гаргаж байгааг харахтал байдаг. За тэгээ хүүхдүүдтэй цаашлахын ажил үйлсэнд амжилт бүтээлийн хамгийн дээдийг хүсье. Эрүүлийн сайн сайхан бүгдийг хүсье.